Хичнээн ямарсан ч 21-р зуунд хөрөгч зурагтгүй айл гэж хоороогаа. Үр зээлэр чамаагүй өрхийн амжиргаагаа тордож хүнээс дээрдэхгүйч дордуулчихгүй төлөө хичээж яваа иргэд өнөөдөр баг баян нэртэй төрийн халамжнаас хасагдж байна. Тугаалбал тал тэмэлтийг ураагаа олгосон төр зэсэг тансаг ирэглээгээд тасаагүй хэрнээ тулгамдсан иргэдийн халамжийг танах бодлого барьсан. Төрийн үйлчлэгийг төмөн олонд ойртуулж нийгмийн халамжийг зорилтод бүлгийхэнд хүрэхээр шийдсэн гэсэн хэрнээ хүүхдийн мөнгө зэргийг нь олохдоо ялгуурлан гадуурхаж байгааг иргэд шүүмжилсэн хэвээр байна. Өнгөрсөн цагаан сарын үесгэлээ хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэн ч нийт хүүхдийн 60% л хамарсан. 684 мянган хүүхдэд 13 тэрбум төгрөг олгогдсон гэж байна. Харин ингэхдээ айл өрхүүдийг хэрэглээгээр нь 1000 оноонд хувааж 554 оноо буюу түүнээс доош өвд нь олгосон үүнийг алтан дундаж гэж тайлбарлаад байгаа. Магадгүй дахиад 80% нь олохоор засгийн газар хилцэж байгаа. Тэр нь батлагдвал 800 гаруй мянган хүүхдийг халамжлана гэж хэлж байна. Хэрвээ хүүхдийн мөнгө аваагүй, судалгаанд хамрагдаагүй, арилжааны банкнд хүсэлт гаргаагүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд харьяа хэлцээ халамж үйлчилгээний ажилтнанд өргөдөл гарган дахин судалгаа хийх боломжтой гэж хэлж байна. За тэгэхээр халамжийн мөнгнүүд буюу за хүүхдийн мөнгө, цалинтай ээжүүдийн мөнгүүд иргэдийн наасанд ороод эхэлсэн гэдэг мэдээллийг эрх бүхий байгууллагаас нь өгч байна. За бүр тодруулбал за нийтдээ 13 тэрбум төгрөгийг за нийт хүүхдүүдийн 60% буюу за 684 мянган хүүхдүүдэд өгсөн гэдэг ийм мэдээлэл өгч байна. За эдгээр хүүхдийн мөнгө авсан айл өрхүүд бол бүгдээрээ өрхийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. За мөн арилжааны банкуд хүсэлт гаргасан айл өрхүүд байгаа гэдгийг хэлж байна. За хэрвээ үзэгч та бүхэн за хүүхдийн өрхийн нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлээгүй бол хүүхдийн мөнгнөөс хасагдсан. За хэрвээ өрхийн нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлсэн ч энэ хүүхдийн мөнгнөөс хасагдж байгаа үндслийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин судалгаа хийх бүрэн боломжтой гэдгийг хэлж байна. Хүүхдийн мөнгө бас 20 өдрөөс хойш олгодож эхэлсэн. Одоо 2 сарын байдлаар хэм 684 мянган гаруй хүүхд 13 тэрбум төгрөгийг тоглолт хийгдсэн байна. Цалинтай ээжтэй 135 мянган эхчүүд хамрагдсан байж байгаа. Хүүхдийн мөнгө 60% нь олох шийдвэр гарсан. Тэгээд хүүхдийн мөнгийг одоо өрхийн амжиргааны төвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бүртгэлтэй байгаа хүүхдүүдийн одоо өрхийн 554 гэсэн босоо онооноос доош өрхийн хүүхдүүд хамрагдаж байгаа. Өрхийн мэдээллийн сан бүрдүүлэх тийм ээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд 0-аас 1000 хүртэлх оноо байдаг. Ер нь 554 гэдэг оноо нь бол дундаж бүлгэрөө бол нэлээд түүхэн дундаж бүлэгтэй бараг ойролцоо очдог. 4 сараас одоо 3 дугаар 2 дугаар улирлаас эхлээд 80% нь бас хүүхдийн мөнгө олгохоор засгийн газар маань одоо ярилцж байгаа тийм ээ. Тэгээд хэрвээ 80% олгох шийдвэр маань гарах юм бол бас 800 мянган хүүхдүүд хамрагдах боломжтой болж байгаа. Цаашдаа судалгаанд хамрагдаагүй эсвэл өрхийн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа одоо үйлчлэг авч чадахгүй байгаа тийм ээ. Иргэд дахин судалгаанд хамрагдах боломжтой. Судалгаанд хамрагдаагүй иргэд бол судалгаанд хамрагдъя гэдэг өргөдлөө одоо өөрийнхөө амьдарч байгаа сум хорооныхоо мэргэжилтэнд гаргах өрн боломжтой судалгаа маань байнга явагдаж идэг ийм үйл ажиллагаатай. Тэгээд одоо энэ нэг иргэдээс анхааруулж хэлэхэд хүүхдийн мөнгө олох журамд нь болохоор өрхийн мэдээллийн нэгдсэн санд заавал бүртгэлтэй байх хэрэгтэй хүүхэд маань дээрээс нь арилжааны банкнд хүсэлт гаргах хэрэгтэй. Энэ хоёр бодлыг заавал хангадаг. Иргэдийн зүгээс болохоор энэ хоёрыг одоо мэдэхгүй тохиолдлоос болоод аль эсвэл арилжааны банкнд хүсэлт гаргацдаг. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэдэггүй байж байгаа. Үгүй болоод судалгаанд хамаадаг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байж байгаад одоо арилжааны банкнд хүсэлтээ гаргаагүй энэ тохиолдлоос болоод хүүхдийн мөнгнөөс хоцрох авахгүй байх тохиолдол үүсдэг байна. Өрхийн нэгдсэн мэдээллийн судалгаанд 544 мянган айл өрхий 2.5 сая хүн хамрагдсан гэж мэдээлэлд байгаа. Хүүхдийн мөнгө зэрэгт хамрагдахын тулд заавал судалгаанд хамрагдсан байх ёстой их болцлыг тавьжээ. За гэхдээ судалгаанаас нь дахиад л өнөө хөргөгч тоосорч угаалгын машин зэрэг хэрэглээнүүд ажиглагдсан бол үүнийг судалгааны ганц жижигхэн үнэлгээ. Байр орон сууц машин тэрэг морь мал газар тариалантай эсхийг нь өөрийнх нь нэр дээр байгаа эсхийг нь үзээд хамгийн том үнэлгээгээ гаргасан гэж байна. За хамгийн гол нь иргэд судалгаанд хамрагдсан бол арилжааны банкнд хүсэлт гаргах ёстой. Арилжааны банкнд хүсэлт гаргаад судалгаанд хамрагдаагүй. Эсвэл судалгаанд хамрагдчихад банкнд хүсэлт гаргаагүй бол мөнгө нь олгогдохгүй болохыг анхаарууллаа. Хэрвээ баян айл тооцогдчиход байгаа бол түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин судлууж болно. Энэ судалгаа нь жилжингээл хийгддэг юм шиг байна. За ер нь иргэдээс ирүүлж байгаа гомдол мэдээлэлээс харуул энэ удаагийн судалгаа нь ч бас учир дутагдaltaй болсон гэж харагдлаа. Учир нь наацхийн нэг айлын зурагт хөрөгч угаалгын машиныг хөрөнгө чинээгээр нь тооцоо оноо өгөхийн оронд сарын орлого зарлагыг нь тооцож хэрэглээний зээлтэй эсхийг нь асуух хэрэгтэй. Айл өрхөө төрнөөс
сүрний оронд цалингаа говчуусаар хүн харахад идэлх зүйлтэйч тэдгээрийнхээ төлбөрийг барагдуулах гэж хуран умсаа хуглагшхам зүтгэсний эцэст төрийн халамжнаас хасагдж байгаа гэсэн юм мэдээг амар өсгөлөө.